Зайвцхан бид нар итрог ингэж шахах гэж тэгсэн. Бид нар Counter-Strike тоглоомд байгаа бүх капсулууд кейснүүдийг нэгээд дууссан. Одоо бүх капсулуудыг нэгээ явж байгаа. Яг одоо бид нар chicken capsule гэдэг капсулыг нээх чинь 100 ширхэг нэг нь болгоод Steam дээр $119 гэж байгаа юм байна. Тэгээ дотны юу гадаад нэлзээ. Key drop нь Counter-Strike дотор байдаг. Кейснүүд тайтал, кейс нэдэглүүд бокс item. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй кейс нээх боломжтой байгаа. Өөрийн үйл скинийг апгрейдээр сайжруулах болон skin changer-ээр дуртай скинээрээ солиод авах боломж бий. Хэрэв эсвэл бус дэлгэцтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс батал хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS-сэн промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний ороосон бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлаа ер нь $7500 гивэд зарласан байгаа шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санагдаж байна. Унгаас нь эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс л гаргаа болохгүй л Fire swap-тай танилцсан. Шилбэрийн скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо кодыг ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. За шууд үнтэйгээс ингээд харцсан зүг байлгүй дээ. Угаасаа тэгээ үнтэйг л харч л та. Хямдхан юмыг бид харах шаардлага байхгүй. Хамгийн үнэтэй юм болгоод Big Clacus Foil 271 that's it. Holy shit, this capsule is so bad. 58% return of investment. This I'm just opening. You're not secret hog ho. I got the max win. Yeah, that max win was $1. $271. Let's go. Foul play. Үнтэйгээс хоёрдох нь. Үнтэйгээс хоёрдох капсултынхаа үн төрөхгүй бөө. What the fuck am I opening? Profit in дээр битэлсэн хүмүүс you guys are fucking dumb. Энэ үнтэйгээс хоёрдох нь $114. Энэ капсулын үн $129-сэн. За би юу хийчвэ? Энэ бүгдийг би face open-д дуусгана. Тэгээ ер нь энийг онгойлгочоо тэгээ шалтгаан бол ойлгомжтой шүү дээ. Би энэ тоглоомд байгаа нээж болох бүх юм нээсэн мундаг пистол авах гэдэг байхгүй юу? Шал өөр тэгээ нэвх аура шааш штэ. Шууд бомны хэмжээ 1 см уртцаа шааж штэ. Тэгээ би юу гэдэг би карамбит блу жемтэй гшангууд чи бүх капсул нээж үтсэн юм уу? Банд мэн. Аурага нэмэхэд бол мөнгө үрж гин. Мөнгө гэдэг чинь уул нь өөрөө аура баймаар юм. Ер нь бол тэгээд ер нь бол та нар бол Instagram дээр нөө Facebook дээр байна уу те энэ тэмдгүүл ер нь хэн нэгний хийсэн санхүүгийн буруу шийдвэрийг үзэх хүмүүс дортой байдгийн штэ. Энэ бол санхүүгийн буруу шийдвэр. Та нар яг хүссэн контент. Зүгээр л яг нүдэн дээр чи мөнгийг шатаач нэгийг онгоолгоод $1 байхгүй. Бүүм. Хасах 3600. Бүүм. Хасах 7200. Бэж да. Yes. Хасах 20 цент. Хасах 3600. Бүүм. Хасах 3600. Boom! Хасах 3600. Boom! Хасах 3600. Яа долларын үн өсөд байгаа шүү дээ. Доллар 3612 болсон байлаа шүү дээ. Тэ, долларын үн 5%-аар өссөн байна. Агуу. 0.33% байна. Саяын бүтээгдэхүүнийг хорлоо надад өгсөн. Profit их боломж байгаа юу? Байгаа. Яа, боломжгүй бол байхгүй. Gaming-ийн доотхын нийшүүл тэгээд болно шүү дээ. Profit-о. Гэтэ энэ хутгнууд гэхдээ нэрнгээс хямдрах бах уу. Бүх хутга ичихгүй бол нэрээ 2000-аас доош доллар болж магадгүй л. Ерөнхийдөө хутганы үн унахаар яг үндэ Steam ашигтай байхгүй юу? Steam market дээр 2000-аас дээш долларын юм зарж болдгоо. Тэнгүүд 2000-аас доош байх юм бол Steam дээр зарагдана. 2000-аас дээш юмнууд нь 3 дахь сайтн дээр бэлэн мөнгөөр зарагдаад байгаа. Тэнгүүд тэрвээ Steam дээр юм зарагдах юм бол Steam тэрнээс 13% шаана. Яг юу гэдэг эдийн засаг те CS-ийн economy те хэдий 1.1 хэдэн тэрбумаар багассан ч гэсэн Steam-ийн орлого ичихгүй бол ихсэн байгаа даа нэрээ. Боб томруулдаг юм уу? Yeah, I got my big cock, man. Big clacks. Rooster posty. Ой, ямар давуу ч point нунаад нэ. Bonehead. What?
Энэ нэр нь ямар алей юм бэ? Double deep. Foul play. За эцсийн үр дүн гарах. I think I'm so fucked boys. Actually өмнөх кейснес дээр бах үед 51% money back. That's actually so good. Кейс онгоолоход те 5% money back шатна штэ. 10 дахин better. Гэтэ key drop бол 80% money back шүү boys. Yeah, use code CTS. Yeah, use code CTS.